Өмнөх хичээлээр бид электрон ном хийхэд шаардлагатай программыг компьютерт хуулж авсан байгаа. Хуулсан програм маань My Documents хавцсан. Downloads гэсэн дэд хавцсан дотор хуулагдсан байгаа. Дүрсний тарагдж байна. Open Library Book Reader гэсэн нэртэй шахсан файл байгаа нь харагдаж байна. Электрон номыг хийхэд тулд бид энэ шахсан файлыг дэлгэцэнд хуулж авъя. Холгоны баруун товчийг дараад нэгдсэн хураангуй зэснээс копи. Дэлгэцэн дээр холгоны баруун товчийг дарлаа. Paste. За програм маань дэлгэцэнд хуулагдаж гарч ирсэн байна. Электрон ном хийхээс өмнө бид програмыг нөөцлж хадгалах шаардлагатай. Тэгэхээр та бүхэн програмыг нөөцлөхийн тулд програмыг хуулаад зөөврийн hard disk, D-disk, өөрийн электрон шоудон дэлгэх гэх мэт арга замуудаар програмын үндсэн кодыг бол нөөцлж хадгалж авах шаардлагатай юм аа. Нэгэнт програмын их кодыг нөөцлж авсан бол одоо ном хийх ажлаа эхлэе. Ном хийхэд тулд бид програмын их кодыг задлана. Холгоны баруун товчийг дарлаа. Extract here. Програм дэлгэцэн задрах үйл ажиллагаа явагдаж байна.